Төрсний дараа хэрэглэгдэх зүйлс. Эдгээр болохоор юу зэнүү тэдэрээ. За тэгээд өнөөдөр болохоор би ямар бишээ хийж байгаа нөхөр эмнэлгүүрөө авч явах юмнуудаа харуулт юм уу гэж бодлоо. Би төрсний дараа хэрэглэгдэх зүйлс. Эдгээр болохоор юу байгаа вэ гэхээр энэ болохоор нөгөө юу бэ? Шууд нэг удаагийн өмсөд хайдаг нөгөө нэг төсөв гэх юм уу? Би хоёр янз байна. За энэ хэрэглэл байна. Би нэг 6 хийсэн байна. За тэгээд энэ болохоор нөгөө өнөөдрийн цэл бидэг. Энэ болохоор хейзэлтэй болохоор нөгөө нэг юу яадаг. Мөрөвсөл тэгээ нэг вирус дарна тунгата ямар эффект үзүүлэхээ жоохон сэнгнүүлнэ. Юу байна? Тэгээд ийм жийлээ хөөс энэ дээрээ цацна. Тэгвэл энийг яаж хэрэглэх вэ гэхээр энэ юугаа нэг удаагийн хайныг өмсөд тэгээ энэ падаа тавиад тэгвэл нотон цэлбэдлээ тавиад саний хөөсөө ингээд яхаар төрсний дараа маш хурдан одоо идэвхтэнд тусалдаг гэх юм уу. Тэгээд угаахад хэрэгтэй юм болохоор ийм байгаа. Энийг болохоор манай найз зүсний хэрэглээг үгүй. Тэгээд надад нэг дахиад нэг байгаа. Тэр нь болохоор арай өндөр байсан хгүй. Тэгэхээр энэ дотор багтахаар зөвхөн дотор багтахаар нь энийг харсан. Тэг ингээд халуун булын усаар ингээд доороосоо шүршээд хэрэглэнэ. Тэгээд энэ дотор болохоор миний шүдний all size тэгээд би угаах юм шампунь ангижуулагч нүрний хөөс гэдэг. Ер нь бол хэрвээ эмнэлэг дээр усан дорох шаардлагатай бол хэрэглэгдэх зүйлс байгаа. За энэ болохоор зөвхөн одоо нөгөө төрсний дараа хэрэглэгдэх зүйлс байхгүй юу? Одоо зөвхөн надад хэрэг хүүхдийнхаа юмнуудыг бүгдийг хийсэн байгаа. Нэг бол амар батгах хийсэн шүү дээ. Жохоо хаш шалгах. За. Тэгээд манай найз хэлэхдээ 2 малгай байвал зүгээр гэсэн. Тэгээ би ийм нэгээрээ том малгай, ийм нэг жижигхэн малгай авсан байна. Тэгээд энд нь болохоор гэрлүүгээ явахдаа өмсөх хувцас байгаа. Тэгээд нэг юм муслим даавуу. Энэ болохоор энэ цаана болохоор үлгэр шиг том баггүй. Энэ арай жижиг. Гэтэ ер нь бол үлгэдэж хангалттай хүрэхээр усанд оруулах хэрэгтэй ах гээд. Тэгээд дахиад нэг алчуу. Яг 3 хэрэгтэй хэсгийг мэдгүй. Би тэт үлгэнд нь хэрвээ энэ хоёрыг хэрэглэх юм бол энэ усанд орох нь хэрэглэгдээд ингэ яанах гэж бодоод 3-ыг хийсэн л дээ. Угаасаа эмнэлгийн дээр болохоор нэг юм пак нөгөө нэг юу гэдэг юм бэлээ. Памперс илүү. Энэ хэдэн ширхтээ юм бэ? 24 байгаа гэнэ. Тэгээд нэг юм 2 хураас хийдэг хийсэн байна. Тэгээд нэг юм том нэг битэг. Тэгээд ямар тоснууд болохоор юм дандаа жижигхнэр авсан байгаа. Яг ямар нь сайн гэдэг юм мэдгүй. Хэрэглэж үзэж чад томруулъя гэж бод. Тэгээ энэ тос байна. Тэгээд энэ нөгөө нэг юу бэ? Муслим нөгөө нэг юу гэдэг лээ. Муслим даавал да. Гэхдээ энэ болохоор юунд хэрэглэх вэ гэхээр нөгөө ингэ энэ дээрээ тавьж байгаа ингээд дараас нь ингээд зохиод гихрүүлнэ шүү дээ. Гихрүүлэхэд нь хэрэглэх гэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ амар хөнгөтэй. Тэгээ ийм хөнгөтэй байна. Тэгээ юм бик. За тэгээд дараагийнх нь болохоор юм амар үлгийн амар их хэрэгэлдэг юм билээ л дээ. Монголд болохоор тэгэхээр би энийг хэрэглэгдэж магадгүй гэж бодсон. Гарын ингээд ороод чад. Юм жижиг. Тэгээд ер нь бол яг ямархуу юмар үлгэдүүлж тухай гэдэг нь бидэхгүй болохоор ямар ч юм авсан. Тэгээд энэ хоёр нь юм болохоор энэ юм хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө тэгэхээр 3 малгай бэлдсэн байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд эмнэлэгт болохоор яагараа гэсэн 3 юм body. Энэс болохоор энэ доторх цамцнаас нь болохоор 6-аг тэгээд ийм урт бодинаас болохоор 3 дор хаяж 3 гэсэн. Тэгээд би ингээ өмсөхөөр ингээд юу яагаад тавьсан байна л да. Ихэд тэгээ энэ болохоор ийм бор хослол байна. Тэгээд эдгээр нь болохоор том жижиг 2 сайзтай байгаа. Ямар сайзтайг нь мэдэхгүй байгаа болохоор одоохондоо ингээ хүүхдийнхээ жинг мэдэхгүй байгаа. Энэ юус ингээ жингийн хилээгүй. Тэгээд одоо гэрлүүгээ явах хувцас нэг байна. Тэгээ саяны 2-тай ингээд энэ ингээ 3 болчих واخгүй. Тэгээ юмыг яаж мэдхүүгээд ийм эднийг авсан. Миний цаана. Миний тагс. Тийм байна. Тэгээд хүүхдийн юм бол ойлгомжтой. Тэгээд энд ер нь бол ингээд 2 хоног юм шиг үлээ. Гэхдээ ер нь ингээд ер нь гайгүй байх юм бол нэг хоноод ч юм уу эсвэл тэр өдөртөө ч гэсэн гарч болох болохоор ямар ч юмудаа 2 хоног гэж бодож бэлдсэн. Тэгээ энэ болохоор гэрлүүгээ өмсөх хувцас арай өөр утанд хийсэн. Тэгээд
эднэрийг болохоор би юу гэж бодсон. Энэ хоёр маярыг болохоор эхний 2 3 удаа ийм амар хар бас гардаг гэсэн аахгүй юу. Тэгэхээр хар бас нарилах хэсэг мэдгүй шүү дээ. Би одоо мэдгүй байгаа. Тэгэхээр ийм өнгийн юмуд авсан. Солиод ингэж хайсан ч авах гэж байна. Тэгээд ийм амьс байна. Дахиад ийм амьс. Тэгээд бэли болохоор ерөөсөө аваагүй. Яг тэгвэл энэ бүх юмнууд нь эндээ ингээд бэли болдог. Энэ бодинууд нь тэгэхээр давхар бэли шаардлагагүй байх гэж бодоод. За энэ болохоор хүүхдэд бэлдсэн юм байна. За тэгээд хүүхдийн юм бэлдэх бол амархан байсан. Хагалгаа одоо нөгөө төрсний дараах өөрийнхөө арчилгаагаас бэлдэх ингээ амархан байсан хгүй юу. Тэгээд гол нь одоо миний нөгөө төрхтөө хэрэглэгдэх зүйлснүүд бол бэлдэх амар хэцүү юм билий. Тэгээ эндээс ихэнх нь өмсөгдөн тэгэн гутаа одоо памперс нь удаас нөгөө хэрэглэгдэн шүү дээ. Тэгэхээр энэ ингээд надад ингээд том цүнхэнд байх шаардлагагүй санагдсан. Одоо ингээд авахд амар одоо энийг ингээд дэлгээс очиод авахд хамгийн юмуд амархан дуусгаар нь буцаагаад нэг цүнхэндээ хийгээд хийчих юм бол буцаж гарахтаа бас амар олон цүнхтэй явахгүй гэж бодоод албаар ийм нөгөө айлын органайзер гэдэг шүү дээ. Тэгээ энэ хийсэн байна. Энэ одоо надад төрөхөд хэрэгтэй байгаа юмуд энэ цүнхэнд байсан байна. Энэ болохоор амар том. Тэгээд байгаа цүнхэндээ л хийчлээ. За энэ хамгийн ихний халаасанд нь болохоор ийм хөл явж байгаа. Тэгээд угаасаа ингээд явахтаа хоёрыг гэж угаасаа битсэн мэт юм л. Гэтэ би угаасаа нэг нь болохоор өмсөө явчихж байгаа. Тэгэхээр энд ингээд нэг байна. Тэгээд дараагийнх нь энэ нөгөө нэг юуны амьд гэдэг лээ. Compression энэ ямар нэг юм цоц моцын ингээд томроод жижигрүүлдэг амьд гэдэг хаа. Ямар амьд гэдэг лээ. Тэрийг мэддэг юм байна. Ямар ч тэр амьд юм. Байна. Тэгээд өөртөө хэрэглэх юм нойтон салт гэдэг. Тэгээд нойтон салт гэдэг. Тэгээд энэ болохоор ийм дэвсдэг памперсын юм яаж мэдгүйгээд юм хийсэн. Тэгээд энэ болохоор ард нь ингээд нэр юм бичнэ. Тэгээд энийг бас хийсэн энэтэй эмнэлгээр бас зураг авъя гэж бодоод. Тэгээд хэр удаан хугацаанд өгдөгөө мэдгүй байгаа болохоор снэкүүд ясан би нөгөө энэ ч үгтэй будааны юм чагнуутай чипс шиг хэдэр рафаэло энэ нэг алмонд хийсэн байна. Нэмээд нэг шоколад тэгээд нөгөө протеин бар энэ нэмээ гэж бодож байгаа. Тэгээд энэ нөгөө нэг өмсдөг памперс байна. Тэгээд энэ нэг унтлагын хувцас 2 гэдэг юм байлээ. Тэгээд нэг нь болохоор яг гарахтаа аваач гэж бодож байгаа. Тэгээ усанд бол магадгүй халаад эсвэл эмнэлэг байх юм бол угаасаа энэ халаад хэрэгтэй аа. Тэгээд энэ болохоор төрөх үеэр өмсөх юм нэг урт юм халаад идэв шүү дээ. Тэр. Тэгээд нэг юм Mac хийсэн байна. Ямар ч зүйл мэдгүй. Умсан л гэж. Энэ унтлагынхаа төрх хүмүүсийнхаа дараа өмсөх юм болоо да. Яа энэ болохоор энэ аппарат энэ гүр зургийг авъя гэж бодож байгаа. Тэгээд энэ нэг олон нийтийн эмнэлэг төрөх болохоор унтаж байгаа хэцүү байдаг гэсэн. Тэгэхээр энийг ингээд зүгээр унтъя гэж бодож байгаа. Хэрвээ яг тэгвэл ингээд жоохон заалан гэрэлтэй гэдэм үү яг мэдгүй гэж хэлсэн. Тийм авчаар байна. 2 3 болт байна. Тэгээд энэ нөгөө нэг white nose гэдэг юуны чимээ гаргадаг. Тэгээд энэ болохоор нөгөө саускын хийх юу байна. Тэгмээ энэ ингээд усаа ингээд ячдээ шүү дээ. Бандаж. Хэрвээ би усан давхгүй байх юм бол хэрэглэнэ. Усан давхгүй байж гэж бас бодоод байгаа юм байна. Мэдгүй. Сайн мэдгүй. Тэр өдрийнхөө мэдрэмжээс болно. Тэгээд ханаас нь голглоо. Класс нэг санагдаад байна. Усан дах юм бол угаасаа энэ 5 чиг хэрэгтэй. Тэгээд дахиад юм өмсөх зузаан 5 чиг хийсэн байгаа. Угаасаа юм амар харуулсан би. Угаасаа гэрт өмсдөө хийсэн хэсгийг 5 чиг. Эмнэлэгт ингээд зориулаад ерөөсөн 5 чиг марч авмаар санагдаагүй би. Нэгээс нэг сүнхээс гарцсан юм бас байгаа юм байна. Энэ нүүр гар биений том алчуур гэсэн. Тэгээд дахиад нэг алчуур хэрэгтэй. Тэгээд миний эмнэлээс гарахтаа өмсөх хуц хэрэгтэй. Хоёр тэгээд малгай. Ингээл
гарна. Тэгээ энэ хүүхдийн юм бол ихэнх нь хэрэглэгдээд одоо энэ памперс нь талнаа байхгүй. Тэгэхээр энэ юм амар жижигхэн болчихно. Эндээс бас памперсаа хэрэглээд ингээ яхаар энэ цүнх рүүгээ ер нь миний ингээ үлдсэн хүүхдийн юм уу эсвэл бохиромжууд нийшээ очих гэж боддог байгаа байхгүй юу. Тэгээд эндээс бас тална л яанах. Угаасаа чинийг дахин хэрэглэлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тусаж гарахтаа зөвхөн энэ хар цүнхтэйгээ гарчна гэж бодсон. Тэгээд дараагийн зөвхөн батаг байгаа юм болохоор энэ хөхний саалтуурай. Тэгээд энийгээ энэ дээр тавьчих юм уу? Ингээд явна байх. Одоогоор ийм юм бэлдсэн байна. Ер нь бол нэмж за тэгээд одоогийн байдлаар ерөөсөө энэ дээр юм нэмж хийнах гэж бодохгүй байна. Энэ бол хангалттай бэлдсэн байгаа би. Та юм нэмэх юм бол нэг нүр гаралчвал нэмэгдэнэ. Тэгээд нэг юм нэмэгдэнэ. Нэг сет унтлагын нөгөө нэг хувцас хасаараа нэмэгдэнэ. Тэгэл энэ зүг ингээ харагдаад болчихж байгаа. Тэгээд хүүхдийн яг зориулсан цүнх гэж одоохондоо аваагүй байна. Бас ээжийн цүнх гэж аваагүй байна. Харж гаад хэрэг хэрэглээтэй байгаасаа бас авъя гэж бодож байгаа. Тэгээд энийг аавна. Тэгээд дахиад нэг халуунаа барьдаг 1 литрийн халуун сав шиг энэ дайдлан өндрийг авсан. Тэгэхээр энэ хоёуланд нь халуун хийгээд явъя гэж бодож байгаа. Тэгэл миний хэмжээний цүнх болж байна. Тэгээд би энэ бичлэгийг оруулахгүй байжгаад яг төрснийхөө дараа яг энэ хэрэгтэй байсан уу гэд юунуудаа оруулчихна. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор би энэ бичлэгээ оруулахаасаа өмнө мэдээж төрнө байх. Тэгэхээр би яг энийг хэрэглээгүй гэдгийг яг нөгөө эдэлж чахтаа нэмээд бичээд нэмэлтээр бас юу хийх юм бэ гэдгийг юу хэрэгтэй гэдэг юм байна. Бас нэмээд өгч гэж бодож байгаа. За тэгээ миний бэлтгэл хэр байна? Сайн байна уу, муу байна уу? Тэгээд юу нь хэрэг болох нь юу нь хэрэг болохгүй нь тэгээд харъя. Одоо ерөөсөө нэг 2-7 хоногоос дотор зай үлдсэн байгаа болохоор. Минь за баяртай.